бодисын солилцооны хам шинж гэдэг хоёр эмгийн талаар ярих юм байна. Гэхдээ тархалт нь тархалт бол энэ тодорхойлолтын дарагдж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор хүний бие махбодод илүүдэл хэмжээгээр өөх хуримтлагдаад тэр нь эрүүл мэндэд нь хортой нөлөөлж байв. Тархалт гинэ гэж хэлсэн байна. За ингээд тархалтыг бол биеийн жингийн индексээр нь мөн бүслэхийн тойргоор нь хэмжээд бие дагуулгадах өөхний тархалт хэмжээгээр нь үнэлж энэ тархалтын биеийн жингийн индексээр нь 4 бүлэг болгож хувааж байгаа. За ингээд биеийн жингийн индекс 18.5-аас доошоо байх юм бол тураалтай буюу биеийн жингийн алдагдaltaй бүлэг гэж үзнэ. За 18.5-аас 24.9 байх юм бол хэвийн жинтэй байна гэж үнэлнэ. За 25-аас 29.9 байх юм бол илүүдэл жинтэй гэж үнэлнэ. За биеийн жингийн индекс буюу биеийн жинг өндрийн метр квадратад хуваасан харьцаа 30-аас дээш гарах юм бол тархалт гэдэг оншийг тавина. Тархалтын зэргээр нь 3 зэрэг болгож байгаа. За ингээд 30-аас 34.9 байх юм бол тархалтын 1-р зэрэг гин. За биеийн жингийн индекс 35-аас 39.9 байх юм бол тархалтын 2-р зэрэг гэж үзнэ. За 40-оос дээш байх юм бол тархалтын 3-р зэрэг буюу эмгэг тархалт гэдэг энэ оншийг тавина. За энд англи ангиллал байна. За энд бол Эдмонтны тархалтын зэргийг тогтоох систем гэдэг энэ 5 стейж болгодог. 0, 1, 2, 3, 4 гэсэн энэ тархалтын зэргээр нь 5 зэрэг болгож байгаа. За энэ 5 зэргийн 1-р нь 0 зэрэг гэж байна. За энд нь тархалтай холбоотой эрсдэл хүчин зүйл байхгүй, илрээгүй, эмнэлэг зүйн шинж тэмдэг илрээгүй. За үйл ажиллагааны алдагдал байхгүй. За ингээд амьдралын чанарт нөлөөлөөгүй юм байх юм бол хэдийгээр биеийн жин илүүдэлтэй боловч биеийн жингийн индексээр ийм боловч stage 1 obesity, stage 0 гэж ингэж тавина. За stage 1 гэдэг нь болохоор эрсдэл хүчин зүйл байгаа. Тэр хүнд за жишээлбэл артерийн даралт нь яг энэ заг хэмжээтэй байгаа. Нормынхаа дээд талаар байгаа. Тухайд бол 135 ч байд юм уу артерийн даралт. Өдөө үеийн глюкозын өөрчлөлттэй эсвэл глюкозын төсвөрчлөлт алдах эмгэгтэй гэх мэтлэн энэ тархалттай холбоотой эрсдэл хүчин зүйл илэрсэн. За тэгсэн мөртлөө биеийн болон сэтгэл зүйн үйл ажиллагаанд хөнгөн хэлбэрийн шинж тэмдгүүд илэрсэн. За үйл ажиллагаа ялмгүй алдагдсан. Тэгсэн мөртлөө амьдралын чанарт нь нөлөөлөөгүй юм байх юм бол stage 1 гинэ. За энэ stage 2 гэдэг нь тархалтын 2-р зэрэг гэх юм бол өвчин онцлогдсон байна. Даралт ихсэх өвчтэй, чихрийн жижиг хэв шинж онцлогдсон. За нойрон дунд амьсгал тасалдах өвчин онцлогдсон, остеоартритис болсон. За энэ сөөргөө өвчин онцлогдсон, өндөгч уулынхаа шахам шинж онцлогдсон. За энэ сэтгцийн талаас эмгэг онцлогдсон. Ийм мөртлөө үйл ажиллагаа дунд зэрэгээр алдагдсан. Ийм байх юм бол stage 2 гэх юм. За stage 3 гэдэг нь бол бай эрхтний гэмтэл гарсан. Тухайлбал шигдээс болсон, зүрхний дутагдал оншигдсон, чихрийн жижингийн хүндрэлүүд гарсан. За ийм хүмүүстээр бол үйл ажиллагааны алдагдал бий болно. За ингээ амьдралын чанарт нөлөөлнө. Ийм байх юм бол stage 3 гэдэг энэ оншийг тавина. Тархалт 3-р stage үе шат гэж тавих юм байна. Энийг бол биеийн жингийн индексээр нь тархалтын зэрэг гэж ангилсан. За энийг бол би сая юу гэж хэлчихв стейжийг. За ийм оншуудыг тавьж явах юм байна. За тэгээд үйл ажиллагааны алдагдaltaй хүн зэргийн
архаг өвчнүүдийн энэгшил алдагдсан ийм байх юм бол stage 4 гэж ингэж зэрэг үе шат гэх юм байна. Энэ нь бол үе шат. Одоо Эдмонтны таргалт өвчний үе шат дээр нь 5 зэрэг болоод 0-4 4-өөр ангилаад за таргалтын зэрэг гэдэг дээр нь биеийн жингийн индексээр нь 4 бүлэг болгоод за таргалтын дотроо 3 зэрэг болгож байна гэдэг. За дараад нь энэ таргалтын судалгаануудыг гээд гарч байна. За Монгол улс бол одоо энэ нөлөөдөлжингээр одоо өндөр тархалттай орнд орж байгаа. За ингээд халдварын бос харах өвчний эрсдэл хүчин зүйлийн үндэсний судалгаанууд 4 удаа хийгдснээс хойш ингээд 13 оных дээр бол 50 хэдийн хувийн таргалттай 2 хүний 1 таргалттай илүүдэлжинтэй гэж гарч ирсэн бол одоо 19 оны судалгаа харьцангуй буурсан. Гэхдээ 2005 оныхтай харьцуулахад одоо 2 дахин нэмэгдсэн гэдэг энэ судалгаа харуулдаг байгаа. За ингээд энэ одоо эмгэг зам шалтгааныг тайлбарласан байгаа. За энэ дээр ялангуяа лифтийн даавар их чухал үүрэгтэй. За ингээд лифтийн даавар ихсгээр зэрэг одоо өөхний эдүүд одоо багвална. За энэ одоо илүү их одоо хоол эзний дараа одоо цусан дахь лифтийн хэмжээ ихсээд ингээд өөхний эдийн үйл ажиллагаа багасдаг ийм одоо нормалны физиологийн зохицуулга байна. За хүн өлсөд ирэхээр бол лифтийн даавар нь буурна. За ингээд лифтийн даавар буураад ирэхээр өөхний эдүүд хөөд томроод үйл ажиллагаа нэгтдэг, биед өөх хөрөмтлөгддөг. Энэ одоо энэ тарих өөхний эдийн хоорондын зохицуулгыг мэдээ харуулж байна. За энд торголттой холбоотой одоо хэд хэдэн өвчнүүд байна. Ялангуяа ийцэн хүүшингийн хам шинж, гипотиреодизм, инсулома, за гэх мэтлэн энэ бодисын солилцооны өвчнүүд, гипоталамус, гипофизийн энэ хавдруудтай холбоотойгоор энэ төвийн таргалтууд үүсэж байна. За энэ эмгэг зам дээр энэ 4 эм гэдгээр одоо бид нар хувааж бүлгэлж үздэг. За нэгдүгээрт нь сэтгцийн талаас, мэдрэл сэтгцийн талаас ямар өөрчлөлтүүд тарган хүмүүст, биеийн жингийн илүүдэлтэй хүмүүст илэрдэг юм бэ гэж. За мэдээж энэ сэтгэл гутралд орох нь байна. За өөртөө одоо сэтгэл ханамжгүй байх нь байна. За ингээд анхаарал сул байх нь байна, мартаж санддаг, анхаарал төвлөрдөггүй. За дээрэс нь энэ одоо хооллолтын байдалтай холбоотой өвчнүүд, ялангуяа одоо сөөргөө өвчин, элэг өөгчх өвчин, ходоод гидсэнтэй замаас гарах эмгүүд одоо уншигддаг. Дээрэс нь энэ ой тогтоолт буурдаг. Тэгээд ингээд эрт одоо зөнөх, тэнэгрэх, энэ деменц болох ийм одоо эмгэгүүд тарих мэдрэлийн талаас гарч байна. За дараа нь одоо энэ механик энэ өөрчлөлтүүд гарна. За энэ дээр одоо полип нар ургаад амьсгалын замд хавдсан тарган бүдүүн хүмүүсүүд голдуу одоо полиптэй. За тэрнтэй холбоотойгоор энэ амьсгалын зам цаатаад за ингээд зөөлөн тагнаа эднэр унчхаар бол энэ нойрон дунд амьсгал таслах хам шинжийн юмнууд илэрнэ. За гиповентиляц болно. За ингээд төвийн таргалтай өрчн дээшээ ягаад өсний хөдөлгөөн хязгаарлагдаад ингээд амьсгаалдах, амархан сулдах, ядрах ийм шинжүүд гарна. За биеийн өвдгөн дээр одоо ачаал нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ өвдөх үе мөчний одоо хөдөлгөөн хязгаарлагдах, остеоартрит болох, за архаг бүх биеийн одоо шархирч өвдөх ийм шинжүүд илэрнэ. Ялангуяа одоо ходоод эзний замаас сөөргөөтэй холбоотой, хоол боловсруулалттай холбоотой одоо олон эмгэгүүд илэрнэ. За тэгээд тромбоэмболийн цус өтгөрөх ийм одоо шинжүүд гарнаа. Энэ болгоно бол одоо энэ механик саадтай холбоотой гарч байгаа юм. За дараа нь бодисын солилцоотой холбоотой эмгэг өөрчлөлтүүд таргалттай, биеийн жингийн илүүдэлтэй хүмүүст их тохиолдно. За тухайлбал хамгийн түгээмэл тохиолдол нь чихрийн жижиг хэв шинж 2-оор өвдөх хэрэгсэл өндөр байна, дислипидеми байна, гипертензи байна, даралт ихсэх өвчин, за зүрхний одоо ишмийн өвчин, за тулаан өвчин, элэг өөгч, нафалт, нааш, элэг өөгч өвчнүүд, за зарим төрлийн хорт хавдрууд,
болоод энэ бодисын солилцооны зохицуулга алдсгсантай холбоотой тархалтай хүмүүс тохиолддог юмгууд байна. Нийгэм эдийн засгийн талаас нь тухайн хүний зан үйл, амьдралын хэв маягтай холбоотой ямар юмнууд гарах вэ гэхээр хамгийн түрүүнд нь боловсролгүй улсууд их одоо тарган байна. За бидээ одоо энэ хоол амьдралын хэв маягтай одоо зохицуулахгүй байна. За дээхэн үед бол энэ чихрийн шижин өвчин одоо баг байх үед 70 80-аад онд бол энэ туранхай хүмүүс төр хүмүүсийн анхаарлыг тариадаг өвчтэй юу, сүрьетэй юу гэдэг байсан бол тарган бүдүүн хүнээ одоо буйны дарга сайхан амьдарч байна, эрүүл чирэг байна гэж ингэж боддог байсан бол энэ одоо эсрэгээр өөрчлөгдөж байна. За ингээд биеийн жингээ барайгүй хэд таргалсан ийм хүмүүс бол мэдлэг боловсрол багтаа улсууд ихэнх үзэлж байна гэж. За ийм улсууд одоо хөдөлмөрийн чадвар их алдж байна. За ингээд хөдөлмөр эрхлэхгүй болохоор одоо амьдралын орлого юм багасаад цалин мөнгөгүй болоод ингээд хөдөлмөр гүрвэлт гарах тогтоох ийм байдалтай байна. За энэ ийм хүмүүс бол одоо маш олон эдийн засгийн дарамтууд учирж байна. Хүнд өвчнөөр өвдөөд энэний онцлогоо амжилтын дасар их мөнгө төгрөг хэрэгтэй болоод за ингээд монголчууд нэг хэсэг одоо энэ эдийн засгийн асар том дарамтанд орсон. За энэ нь бол энэ архив өвчтэй хүмүүс бас өөрсдөөс нь шалтгаалж байна, сэргийлж болох юм байна. Биднээсийн амьдралын хэв маяг энэ эрсдэл хүсэн зүйлээс болдсон байна гэдгийг ингээд харуулж байгаа. Дараад нь яаж үнэлэх вэ гэж. Энийг одоо 5 алхмаар үнэлдэг та хүмүүс онцлогдох юм бол 5 алхмаар үнэлнэ. За нэгдүгээрт нь энэ асуумжаараа тархалтай холбоотой юм асуумжийг авна. За хоёрдугаарт нь энэ үзлэгээ хийн. Ялангуяа энэ үзлэг дээрээ бол бүслэхийн тойрог, бүслэхийн өгзгний харьцаа, за ингээд төвийн тархалт дээр нь биеийн жингийн индекс, за тэгээд энэ инсулины дөжрлийн эмнэлзэн шинжүүдийг сайн тогтоох хэрэгтэй. Бид тэр 3 шинжин нэрлсэн. Ялангуяа энэ өөхөн булцуунууд гарах, ялангуяа нүүр гараар одоо тийм өөхөн булцуунууд гардаг. За бид нар энийг гесантома гэж нэрлэдэг. За энэ инсулины дөжрөлтэй холбоотой арсны өнгө өөрчлөгдөх, арс хүзүүний арс зузаарах энэ одоо шинж тэмдгийг бол акинтозис нигриканс гэж нэрлэдэг. За энэ юуны хүзүүний ардталд өөхөн эдийн булцуу ургахыг бол одоо бафала хамп сарлагын сэрвэ гэж энэ шинжүүдэд одоо үзлэг дээрээ сайн бичиж явах хэрэгтэй. За тэгээд энэ саяын хүндрэлүүд байна. За ингээд ачаал даах чадвар гэдгийг одоо өрх сумын эмнэлэгдээ заавал үнэлэх хэрэгтэй. Ямархан томьёогоор боддог 140-оос хасах нас. Тэгээд зүрхний цогцлтын тоогоор нь гаргаад ачаал таах чадварыг гаргаж авдаг. За энэ одоо хөдөлгөөн заслын үнэлгээнүүдийг сайн хийж явах хэрэгтэй. За дараад нь энэ биеийн жингийн үзээд биеийн жингийн илүүдэлтэй таргалтай хүмүүс ийм 7 зүйлийг заавал асууж байх хэрэгтэй. За нэгдүгээрт нь энэ тухайн хүн биеийн жин ямар хугацаанд нэмэгдсэн юм бэ? Юунаас болсон гэж үзэж байна вэ гэдгийг дуудах хэрэгтэй. Хөдөлгөөн хийгээгүй юм уу? Хоол одоо ажил амьдралын дэглэм нь алдагдсан юм уу гэдэг ингээд асуух хэрэгтэй. За тэгээд энэ таргалт нь одоо тухайн хүний эрүүл мэндэд яаж нөлөөлж байна вэ? Жирийн хийдэг үйл ажиллагаа явуулж чадж гэнэ үү, чадахгүй байна уу? Амсгаадаад, ядраад, хөдөлж чадахгүй, ажиллаа хийж чадахгүй ийм байдалд хүрч гэнэ үү гэдгийг асуух хэрэгтэй. За энэ эрсдлийнхэн зэргийн тогтоох хэрэгтэй гэдэг түрүүний стейж 4 5 стейж гаргаж байгаа энэ зэргийн тогтоох хэрэгтэй гэж байна. За ингээд энэ хүнд одоо ямар асуудал, хэцүү асуудал нь юу байна вэ? Хоолоо зохицуулахад юу нь болохгүй байна? Хөдөлгөөн хийхэд юу нь болохгүй байна? Гэдэг юмыг сайн тодруулах хэрэгтэй гэдэг. Ийм 7 асуултыг асуунаа гэдэг. За дараад нь энэ үнэлгээ классификац нь түрүүн ярьсан. За ингээд энэ юуны бүслэхийн тойрог ялангуяа энэ юун дээр биеийн жингийн индекс хоёр бол улс орон зарим одоо үндэстэн яснуудад өөр юунууд шалгуур үзүүлэлтүүдийг ашиглаж байгаа. Ялангуяа Аз, Японууд одоо биеийн жингийн индексээ бол 23-аас доош нь дээшээ бол одоо биеийн жингийн илүүдэлтэй гэж үзэж байхад Монгол хүн дээр одоо 25-29 байх юм бол биеийн жингийн илүүдэлтэй гэж ингэж үзнэ.
байгаа. За тэгээд манад нэг хэд хэдэн судалгаанууд хийгдсэн. Доктор Анурад нарын судалгаан дээр монголчууд Япон солонгос хүнээс цагдсангүй одоо бүдүүн тарган мөртлөө цуснд байж байгаа холестерины хэмжээ бага байна гэсэн ийм судалгаанууд гарсан байгаа. За тэгээд бид нэр одоо үнэлсэн удирдамжиндаа бол Европынхыг авч хэрэгэлсэн. За Азийн энийг авах юм бол одоо ихэнх хувь нь тарган харагдаж байгаа учраас эрэгтэйчүүдийн бүслэгийн тойргийг бол 94 см-аас дээшээ бол бүслэгийн хэвлийн таргалалт байна гэж үзнэ. Эмэгтэйчүүдийг бол 80 см-аас дээшээ бол хэвлийн таргалалт байна гэдгийг үзнэ. За тэгээд энэ эмчилгээнд дээр нь бол ийм хамгийн түрүүнд нь амьдралын хэмжээг өөрчлөх, эрсдэс өөрчлөн менежментийг хоолны зөвлөгөө. За энэ хөдөлгөөний идэвхийг тодорхойлоод тэгээ ачаал таах чадварт нь таарсан ачааллыг хийнэ. За ингээд зан үйлийн өөрчлөнө, эмийн эмчилгээнүүд, за месослын эмчилгээ гэдэг ийм юугаар менежмент хийж байгаа. Хамгийн гол нь одоо энэ хүндээ сайн ухуулж ойлгуулах. За энэ өөрөө одоо энэ турыг биеийн жингээ баг болгоё, хөдөлгөөн хий, зөв хооллоё гэдэг энэ одоо сэтлийг төрүүлэх нь маш чухал юм аа. За энэ алгоритмууд нь байна. Түрүүний яаж онцлоод ямар эмчилгээ хийх вэ гэж. За энэ эмүүд байгаа. За энэ хамгийн орчин үеийн эмүүдэн дээр нь бол энэ одоо судалгааныхаа төвшөнд байгаа эмнүүдийг харагдаж байна. За бупроприон, энэ клостейний судалгаанууд хийж байгаа. Допамин, норепинефрины эргэн шимэгдүүлэх инхибитор хоригдлагчдын судалгаанууд одоо нэлээд хийж байна. Апоид рецепторын антагонистийн судалгаа одоо эмчилсэн 3-4 дугаар шатанд ороод таргалт биеийн жим бууруулах энэ эмийн бэлтэмдүүд одоо нэлээд гарч байгаа. За энэ bariatric surgery-ийн талаар та бүхэн мэдж байгаа. Олон төрлийн месослаар энэ хотоодны эзлэгүүнийг багасгах. За ингээд ингэснээрээ биеийн жинг бууруулах ийм месослууд хийгдэж байгаа. За сонгогдоо эмнэлэг 2 дугаар эмнэлгүүд дээр одоо энэ bariatric surgery, за дээр нь одоо энэ баллон хотоодонд одоо болгоон залгиулах, байрлуулах ийм одоо эмчилгээнүүд Монгол улсын эрүүл мэндийн практикт бас нэвтрээд байна. За одоо метаболик синдромын талаар товчхон юм хий. За бид нэр энэ Европынхын ангиллыг авдаг. За энэ дээр ялангуяа энэ төвийн таргалалтыг бүслэгээр нь үзээд тэгээд дээрээс нь дараах тригглицерид, өндөр нэгтрэлтэй холестерин, за тэгээд цусны даралт, цуснд глюкозын хэмжээгээд энэ 5 үзүүлэлтээс 3-аас дээш нь илэрх юм бол одоо бодисын солилцооны хам шинж гэдэг оншийг тавина. Бодисын солилцооны хам шинж бол энэ Америкийн одоо насны туршлагын холестерины судалгаан дээр үндэслээд бас Европынхаас юугаараа ялгаатай гэхээр нэг суур үзүүлэлт авдаггүй, бүслэгийн тойргээр нь авдаггүй, шууд одоо энэ 5 үзүүлэлтээр 3-аас дээш нь илэрсэн бодисын солилцооны хам шинж гэж онцолж байна. За тэгээд энэний эрсдэл хүчин зүйлүүд нь биеийн чин нэмэгдэх, хөдөлгөөний хомсдол, насжилт, ихрийн жижин, за зүрхний ахыг өвчин, өөх тосны солилцооны алдагдлаас болоод инсулины дөжрөл үүснэ. За төвийн хэвлийн таргалт болон дислипидеми болон глюкозын төсвөрч алдагдах эмгэг болон даралт гэсэн. За ингээд өрөвслийн эсрэг дархлааны зохицуулгууд алдагдана, цитокинууд нэмэгдэнэ. За өөхөн эдүүдийн энэ өөрчлөлтүүд болно гэдгийг энэ төр хэлээ. За би түрүүний хэлдэг нөгөө акинтоз нигриканс гэдэг инсулины дөжрлийг харуулж байгаа арьсан, зузаарсан, харалсан энэ ялангуяа хүзүүн дээр гарч байгаа энэ шинжүүд, за бүслэгийн тойргоо бүгдөө хэмжих хэрэгтэй. Өрг сумын эмдгүүд одоо туулсан метртэй болох хэрэгтэй. Танитай аппаратаараа биеийн өөхлгийг одоо үзэх хэрэгтэй. Гэх мэтлийн гарын доорх материалуудаар хангалттай энэ нэрхлүүлгийг хийх хэрэгтэй. За метаболик синдром дээр хамгийн түрүүнд нь амьдралын хэв маягийг өөрчлөх, хоолны зөвлөгөө өгөх, хөдөлгөөний дасгал хийлгэх, за дээрэс нь энэ мотивац үүсгэх, сургалтын сайн явуулах, өөрийн хяналтыг сайжруулах энэ зөвлөгөөнүүдийг өгөх ёстой. Энэ дээрээ одоо бид нэр сая дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан HARS гэдэг энэ гарын аваргыг ашиглаж сургалтуудаа явуулж зөвлөгөөгөө өгч явах ёстой маа.